За бүгдэнд нь өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр ганц толгойд хоёр одоо нийлээд подкаст хийх гэж байгаа. Сүүлийн нэлээд хоногийн турш өнгөрсөн орон нутгийн сонгуул болж өнгөрөөд. Тэгээ би чинь нийслэлийн сонгуулийн ерөнхий менежер гэж ажиллаад. Манай ганц толгой маань нэр дэвшээд. Тэгээ би тэр чинь хоёр талд нэлээд үзэж хараад. За тэгээ сонгуулийн үр дүн бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Ардчилсан 5 суудлаа авсан. Тэгэхдээ ардчилсан юм ялагдах бол хамаа байхгүй. Тэр бол дараагийн асуудал. Ардчилсан сонгуулийн тухай асуудлуудыг бид тэр бас нэлээд ярьлаа. Олон ч хүмүүстэй уулзлаа. Буцаагаад энэ сонгуулийн араас ингээд подкаст юм уу яриад байх юм бол хүн чинь нөгөө тухайн үеийнхаа ялагдсан юм уу ялсан эмоцороо шууд өөрсдийгөө мөрч ярьдаг юм ба штэ. Тэгээ харахад асуудал тухайн сонгуулиас ингээд нэлээ хол болоод одоо нийгэм нэг сонирн биш болоод за болдог юм нь болоод өнгөрсөн бидтэй гэдэг зүйлийн араас ярих нь бол өшөө илүү зүв яриа юм байна гэдэг нэг иймэрхүү бодолд хүрсэн байж байгаа. Тэгээд тэр нь сонгуулийг яриад. Тэгээ бид тэр нэг юм гурван зүйл дээр бол санал бол нийлчихэд байгаа. Тэр нь бол нэгдүгээрт Монголд ардчилсан сонгуул гэж байхгүй. Хэрэгдэж мэдчихэв. Хоёрдугаар Монголд олон намын тогтолцоо гэж байхгүй. Ерөөсөө нэг намын одоо хитрхи монопол байдал үүсчихсэн. Шудраг болон шудраг бус замаар. Ер нь шудраг бус замаар. За гурав дахь нь бол юу болов гэхээр зах зээлийн эдийн засаг гэж байхгүй. Зөвхөн төртэй хамаатай ойрхон байгаа гэсгэд одоо баяжин цадна гэдэг. За тэгээд энэ улс төрийн асуудлуудыг хүмүүс хэрэг сонирхдгийн бүүмд ховж ивэр нэг сонирхдаг. Гэтэл тухайн асуудлын цаана юу байгаа вэ гэдгийг бас хандлагатай яриа. Өнөөдөр хоёулаа ер нь голж юу ярих вэ? Чи ярих зүйлсүүдэд нэг таймлаа хэлчихв. Тэхүү. За өнөөдөр яг чи нөгөө нэлийн том сэдв ярьчлаа те. Ардчилсан сонгуул гэж байхгүй. Зах зээлийн эдийн засаг гэж байхгүй. Олон намын тогтолцоо гэж гурван том сэдв те. Гэхдээ өнөөдөртөө бол зөвхөн ардчилсан сонгуулийн талаар ярина. Яг тэгвэл одоо сонгуульд оролцоод хуучраг байна. Одоо нэг орон нутгийн сонгуулиас хойш сар л гараа өнгөрлөө те. Тэгээ миний санаа юу гэхээр энэ манай намынхаа одоо энэ сонгуулийн ард дээр энэ өнгөрсөн сонгуулийнхаа анализыг хийж дүгнэлт гаргах хэрэгтэй заавал. Бид нэр юун дээр алдав, юун дээр ялав. Алдаануудыг бид нэр бүгднийг засах хэрэгтэй. Тэгэхээр би үндсэндээ нэг дөрвөн сэдвээр ярилцъя гэж чамтай бодоод байгаа байхгүй. Эхнийх нь юу вэ гэхээр тогтолцоо. Сонгуулийн үеийн тогтолцоо. Хоёрт нь одоо эрц. Одоо түүхэндээ байхгүй 40% унлаа шүү дээ. Яагаад юм болж. Гуравт нь одоо энэ яг энэ ард иргэд сонгогчдын хардггүй намынхны бол мэддэг. Энэ одоо ухуулагч, хэсгийн ахлагч гэдэг. Одоо ардын намыг үндсэн суурь. Тэрийг бас бид нэр ярих хэрэгтэй. За дөрөвт нь одоо энэ сонгуулийн зардлыг буулгах те. Тэрийг ярихын тулд одоо самбар гэл те. Бид нар ч одоо сая их хурлаар самбарыг мартсан байлаа шүү дээ. Тодорхой дүүргүүдээр байршилтай. Байршил дээр нь бүх намын нэр дэвшигчид танилцуулгатай. Тэгтэл орон нутгийн сонгуул юу болов? Нөгөө нэг хуучны 4 жилийн өмнө нэрсэн самбарууд гарч ирсэн. За тэгээд тараах материалтай холбоотой асуудал. Энэ үндсэн юм дөрвөн сэдвээр ярилцъя л гэж бодлоо. За тийм. За эхнийх нь тогтолцоотой хамаатай асуудлуудаа ярив. Одоо улсын хурлын сонгуулиуд сая пропорционал орчлоо шүү дээ. За тэгээд пропорционал элементтэй тэгээд мажоритартайгаа нийлцсэн. Тэгтээ ингээд бүсчилсэн хөгжил гэдэг нэр дор аймагуудыг олон орно. Нэг аймаг болгоод хоёр болгоод нийлүүлээ явсан. За орон нутгтай хамаатай сая нийслэлийн сонгуультай пропорционал мажоритар дээр тогтолцоон дээр өөрийнхөө саналуудыг хэлээж юу харагдаж байна. Энэ тоонуудыг ярих юм нэг зүйлийг аль биесээр хэлэхэд энэ яг эцсийн тоо биш. Яг гэвэл одоо нийслэлийн сонгуулийн орноос энэ тоонууд нь албачаад тамга тэмдэгтэй гар хэсэгт гараагүй. Тэгэхээр миний цуглуулсан дата бол юу гэхээр одоо телевиз сонин сайтуудаар айкон дээр гарсан тоонуудыг цуглуулсан. Тэгэхээр би тэн дээр ямар тоо гаргасан бэ гэхээр одоо энэ гаргачаад байгаа тоо чинь нийт сая сонгуулийн эрс 42.3. За эндээс яасан бэ гэхээр нийт санал өгсөн сонгогчдын одоогор ман буюу манаас нэр дэвшигчдэд өгсөн 39.5 гэдэг тоо гаргаж байна. За анд болохоор 26.9. Бусад намууд нь 33.6. За одоо 39, 26, 33 гэдэг ийм гурван тоо байхгүй. Тэгэхээр энэ мажоритар тогтолцоогоор 100% мажоритар тогтолцоогоор явсан учраас ман 40 судлагдсан. Ан 27% санал авсан ирнэ 5 судалтай. За бусад намууд нийт санал өгсөн сонгогчдын 33.6% авсан ирнэ тэг судалтай. Энэ бол ерөөсөө нэг мажоритар тогтолцоо. За магадгүй одоо тэгж явж үзээгүй л дээ. 100% пропорционал сонгуул хийлээ гэж үзэхэд яг энэ авсан хувийг үржүүлэхээр ман 18, ан 12, бусад намууд 15. Ийм холимог нийслэл иргэд бол бүрдэлдэг гэсэн. Тэгэхээр одоо ямар дүгнэлт гаргах гэдэг нь вэ гэхээр одоо энэ орон нутгийн сонгуультай бид нэр
энэ хувь тэмцэлсэн тогтолцоог заавал оруулж өгөх хэрэгтэй. Одоо 28 он сая их хурлаа бид нэр үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоон дээр хувь тэмцүүлсийг оруулсан. Тэгэхээр одоо орон нутгийн сонгуулийг хувь тэмцүүлсэн тогтолцоог заавал оруулж өгөх шаардлагатай. Тэр нь магадгүй одоо дараагийн сонгуульд чиг төр дэвшихгүй ч болно. Гэхдээ дараагийн дэвших хүмүүст нь маш хэрэгтэй. За тэгэхээр саний тоонууд чи ийм учиртай одоо тэгээд 27% санал авцсан. Хэрвээ пропорционалаар явсан бол байдал шал өөрөөр ахна шүү дээ. Бүхэл бүтэн 33% бусад намуудад өгсөн санал гээгдчихэд байна тийм. Тэгэхээр чи одоо олон юм судалдаг хүний хувьд чиний бодол юу вэ? Одоо энэ санал гээхгүй иргэн болгоны саналыг сонгуульд аваад түүнийх нь үр дүнгээр тухайн орон нутгийн одоо нийслэлийн хурлыг бүрдүүлнэ гэдэг чинь дэлхийн бүх хотуудын аягүй том зорилго шүү дээ. Тэр өнцгөрөө бол одоо натайгаа өгдөг. За эцлээгүй аль биесний тоо. Надад бол одоо энэ тоо сонио харагдаж байна. Энэ бусад намууд 33% өндөр авсан байна. За би ардсан нам хүн байлиг надад хамаагүй. Бусад намууд 33% авсан бол 45 судал дээрээс тэр 15 судалтай байх нь шүү дээ. 100% байлээ гэж бодоход. Жишээ нь одоо за иргэний зэрэг ногоо нам гэдэг нам маш ногоон сайхан мөрийн хөтөлбөр дэвшүүлээд одоо ингээд сайхан моджуулан зөвлөгжүүлэн ногоо хөгжлийг авчирна хүлэмжийг багасгах гэдэг хөтөлбөртэй байлаа гэж бодоод тэрийг нэргэд дэмжсэн гэж бодох юм бол тэр бодлого хэрэгжихийн тулд 15 судалтай бусад намууд хуваах байсан чинь тэр нь байхгүй болчихсон байна. За тэгэхээр орон нутгийн хувьд бол тогтолцооны хувьд бол маш бага хувийн саналаар за мөн дээрээс нэмээд цөөхөн орон нутгийн сонгуульд өгдөг намын ийм үлэмж гисгийн саналаар Монгол ардын нам үнэлэхгүй ялтаа байгаа нь тодорхой боллоо. Энэ үгээр тийм. За тэгээ энийг сонирх хүмүүс нь хэрвээ сонирхоод харах юм бол энэ тооны артикль төшөө олоод дэлгэрэнгүй тайлбаруудыг ингэдэг тэгдэг гэж хэлэх баг. Тийм. За эхнийхээ сэдвийг энэгээр хаачих уу? Тэгээ. За эхнийхээ сэдвийг хаач. За хоёр дахь сэдв юу хийв? Эрц. За сонгуульд өрсөлдлөө. За би ч одоо тэр дэс төв нам дээрээс л одоо чиглүүлээд л суугаад байгаа шүү дээ. За гэтэл яг ингээ гудамд яваад эрц бүрдүүлэх гээд надад санал өгөөч гэд явлаа. Сонгуулийн эрц 40%. Нийт санал өгөх ёстой хүмүүсийн 40%. 40% дотроос нь Монгол ардын нам нийт сонгогчдын 18% саналыг аваад үнэлэхээ олсон болчлоо. Тэгэхээр эрцийн талаар хэлээч. Гэтэл эрц үнэхээр одоо ардчилсан намыг ч гэдэг юм уу бусад намыг дэмжмээргүй болоод дэмжсэнгүй юу? Эрц дээр юу болоод орон нутгийн сонгуул хүмүүс маань ерөөсөө юм итгэхгүй хариуцлагагүй хэрэгд болчиход байна. За эрт дээр одоо би яг нөгөө сонгуулиар 14 хоног айлын алаг тушаад иргэн сонгогчтой уулзаад явлаа шүү дээ. Тэгэхээр маш олон юунууд шалтгаанууд байна. Энэ эрт буурсантай сонгогчдын боловсролтой янз бүрийн. Гэхдээ би эндээс яг хоёрыг багцлчихэд ямар хоёр асуудал вэ гэхээр нэгдүгээр нь баасан гараг тааруулсан. Өмнө бид нар чинь 3 өдөр буюу ажлын өдөр те ажлын өдөр тааруулаад хамраагаад 4 дахь нь ажилд нь явуулдаг байлаа шүү дээ. 5 дахь өдөр таарсан. Хагасан бүтэн санд намардаг. Тэгэхээр 3 өдрийн хамралт гардаг чинь. Тэгэхээр хүмүүс хөдөө гадаа явсан байх магадлал маш өндөр. Нэг. За хоёрт нь яг ингээд иргэн сонгогчтой уулзахлаар бас ийм өнцгүүд хэлж байна. Юу вэ гэхээр одоо ингээд би ингээд арчилнаамаас нэр дэвшиж байгаа залуу байна те. Манай мөрийн хөтөлбөр энэ байна гэдэг ингээд иргэн сонгогчтой уулзахлаар сонгогчдоос бас саналууд гарч байна. Та нар сая 3 сарын өмнө 4 сарын өмнө сонгуул хийсэн шүү дээ. Тэр сонгуулийн үр дүнгээр та нар хамтарсан шүү дээ. Нэг хүнжилд орсон шүү дээ. Та нарт одоо яаж идэх юм бэ? Хамтарсан засгийн газар гэдэг сонгуулиас өмнө байгуулагдсан орон нутгийн сонгуулиас өмнө байгуулагдсан. Энэ хамтарсан засгийн газар бас нэлээд түлхэж болсон. Сонгогчдын итгэл алдарчаад байгаа хөөхгүй. Санал өгчдөг. Мөн намууд нь хэлждэг. Одоо бид нэр дахиад энэ Улаанбаатар болохгүй наа, төгжрэлтэй дийлэхгүй наа, утаач нь дийлдэхэ боллоо. Арчилсан сүрэг хүч ингээд очиод мөр хөтөлбөрөөр танилцуулах л үгүй та нар дээгүүр хамтарч байдаг. Ийм асуудлууд аягүй их гарсан. Энэ бас сонгогчдын очид саналаа өгөхөд нь аягүй их нөлөөсөн гэж би бодож байна. Нарийн бас мэдэхгүй юм л да одоо нөгөө exit poll мол бид нар чи хийдгүү те. Ягаад та санал өгөө гэд асуудаг учраас одоо яг нарийн тэдэн үн ингэсэн те. Тэдэн үн хөдөө явсан. Тийм боломж байхгүй учраас одоо миний анзаарсан хамгийн том нөлөө үзүүлсэн хоёр факт энэ хоёр гэж бодож байна. Одоо чамагч гэсэндээ нийслэл удирж явах чинь тэмхүү галууд зөндөл ирэв л гэдэг тийм. Нийслэлийн сонгуулийн дараа надад одоо үнэхээр хоёр зүйл дээр нэгдүгээр гайхсан. Бид нар чинь улс төрийн нам институт. Бид нар ингээ өөрсдийн гэсэн дүгнэлтүүдээ, улс төрийн дүгнэлтүүдээ шинжлэх ухаан дээр үндэслэж хийгээд түүнийгээ иж бүрнээр нь бүтэн хараад тэгээд дараагийн сонгуульд
шудраг сонгуул явуулахын тулд хувь нэмэр оруулах хуучаар шалтгаануудыг хэлэх ёстой. Гэтэл хамгийн харамсалтай нь манай улсын хурлын гишүүд гарч шингүүтээ шууд өөрсдийнхээ ордны коридорт мэдээлэл хийсэн. Тэгээд нь шүү дээ. Ингээд нь шүү дээ. Эрц ямар хамаатай. Тэ? Нэр дэвшилтүүд тийм байсан шүү дээ. Эхнээсээ. Нэр дэвсэн хүмүүс нь орон тогтаагаад таарч ажиллаж чадаагүй шүү дээ. Таардаггүй зовлон тойрог болгон дөр. Нэр дэвшиж болгон дөр. Яг эцсээр би бол 3 янзын зүйл дээр дүгнэлттэй болсон. За нэгдүгээр сонгуульд Монгол ардын нам үнэлгээ ялахад эрц үнэхээр суур шалтгаан болсон. Тэрийг хүн болгон мэдж байгаа. За ингэхдээ яасан бэ гэхээр сая 5 дахь өдөр болголоо шүү дээ. Сая дүнгийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул боллоо. BBC, CNN бүхэн сонгуулиуд ингэ битүү явууллаа. Тэнд 2 дахь өдөр ажлын өдөр. Бүх шатны сонгуул 2 дахь өдөр яв. Ажлын өдөр яв. Тэгэхээр 200 гаруй жилийн туршийн дэлхийн улс орнууд чинь ардчлалыг бэхжүүлж turnout буюу сонгуулийн хэвцийг өндөр болгохын төлөө нэг номерын хийсэн ажил бол ажлын өдөр л хүмүүс санал. 5 дахь өдөр Америкийн иргэд байсан ч хөхгүй. За тэгээд энэ сонгуулийн эрсдэлтэй холбогдлолтой асуудал яагаад энэ чухал юм бэ? Энэ turnout чи яагаад ийм чухал юм бэ гэж харахаар энэ сонгуул анх болсон тэр цаг хугацаанаас эхлээд бүр он дараалтаар ингээ уншаад үзэхээр 1978 оны үед энэ Швед, Швейцар, барууны орнууд эмгтээчүүд сонгуул эрсгэж байгаа. За тэрнээс өмнө 60-аад оны үед яг тэрний өмнө сонгуул өгнө гэж 60-ад оны үед өнгөтэй арьстай иргэд өгч байгаа. Тэрний өмнө хүмүүс өгч байгаа. Ерөөсөө хүн төрөлхтний тэмцлийн түүх гэдэг чинь сонгуул саналаа өгөх төлөв тэмцлийн түүх байсан бох. Өөрсдөө тэрийг авах гэж. Бас тэр иргэдийн саналыг авах гэж явж ирсэн. Тэгэхээр энэ баасан гарыг болгодог бол маш муу асуудал. За нэг. За хоёр дахь нь яасан бэ гэхээр сонгуулийн 50% босго. Аваа. Орон нутгийн сонгуул дээр л сонгуулийн ерөнхиөрөө хийсэн болж харагдчихлээ байл тэгээд болоо. Хэдэн хувьч байсан санал өгсөн хам. Тэгснэ жишээ татахаараа асар өндөр хөгжилтэй орнуудыг жишээ татдаг. Үгүй энэ орнууд чинь орон нутгийн сонгуулийн одоо эрхцээг жишээ нь баруун Европын зарим орнууд аваа хийсэн байна шүү дээ. Тэгээ уучлаарай. GDP-ний хийдیں۔ Хүмүүсийнх нь амжиргаа хийдیں۔ Тэгээ тэд нар чинь өөрсдийнхээ ардчлалыг цусулсан байж олж авсан тэрийг огт мартдаг үзэл өгдөг тий. Бид нар ч гэсэн өнөөдрийн ардчилсан сонгуулийг 1930-ад оны үед 22 мянган хүнээ буудуулж тэрнийхээ төлөөсөнд авсан сонгуул шүү дээ. Тэрийг бүгдийг санаж ирсэн мартаа ийдсэн би. Энэ баахан нөгөө социализмын олон кинон тархиа угаалгаад тэрнээс хойш нэг юм болчих юм шүү. За хоёр дахь. Гурав дахь нь яасан бэ гэхээр энэ сонгуулийн санал авах цаг 10 цаг хүртэл биш 8 цаг дуусчихдаг. Өшөө ажлын өдөр байгаад 10 цаг хүртэл байгаад. За ажлын өдөр гарч ирлээ 8 цаг гарлаа гэж бодоход ямар ч үед одоо ер нь 6-аас 8 цаг 5-аас 8 цаг гэдэг чинь эд түгжээний үе болоод байгаа шүү дээ. Тэгээд түгжээд хүмүүс санал өгөх гэж нэг санал өгөх гэж явбуу гэвэл сонгуулийн саналууд тэр үед байх хэрэгтэй. Хоёрдугаар сонгуулийн санал өгдөг өдөр шүү дээ. Замын цагдаа төрийг үйлчлэгээ 100% бүрэн гаргаж ажиллах хэрэгтэй. Замын. Бүдэр сонгуулийн санал авдаг байрнууд руу санал өгөх гэж явж байгаа усуудыг бүтэн нэг талаар бүр ингэ нээчих хэрэгтэй. Хурдан саналаа өгөөч гэдэг. За тэгээд энэ асуудлууд гараад ирдэг. Гэтэл нөгөө талд нь зайлвал сонгуул санаа зовсон хувийн эдийн хөвчлүүд манайхаас нэг 20% хямдралтай кофе уугаараа гэж хэд хэдэн пост хэмжил ингээд дууссан. Гэтэл энэ сонгуулийн санал гэдэг бол ардчлалын өөрийнх нь одоо ийм амин чухал асуудал энийг. За тэгээд тэндээс би одоо өөрөөс чи асуумар байна. Гэтэл бид нар парламент төтгч хоёр судалтай. Яагаад бид нар энэ сонгуулийн санал авах өдрийг харсан бол Монгол Улсын ерөнхийлөгчөөс салтын үед дараа бүр ингээд өглөөд орилоод байсан шүү дээ. Хөөе наад санал авах өдөр чинь 5 дахь өдөр вэ штэ. Болиод өөрчлөөч гэгээд. Тэгээд хамтарсан засаг байгууллаа. Үгүй тэр хамтарсан засгийнхаа байгуулах нэг гэрэн дээрээ бусад бүх улс төрийн намуудтай нийлээд том жижиг намуудтайгаа нийлээд эрх баригч Монгол ардын намаа сонгуулийнхаа санал авах өдрийг бүгд ажлын өдөр болгоё гэд хэлээгүй юм болов. Том асуулт байгаа зү. Тийм. Том асуулт байгаа зү. Энэ сонгуулийн санал авах өдөр 5 дахь өдөр чинь хэдэн яамны үнэтэй байсан юм уу гэдэг бодол хүртэл надад одоо төрж л байгаа. Сонгуулийн тогтолцоог хамгаална, шудраг сонгуультай болно гэдэг бол ямар ч намын эрх ашигаас бол том зүйл шүү. Энэ бол тусдаа асуудал. Яг зөв. За дараагийн сэдв юу болж байна вэ? За дараагийнх нь одоо нөгөө хэсгийн ахлагч, ухуулагч. За наад чи одоо нэг тийм заваарсан юм байгаа тий. Хэсгийн ахлагч ухуулагч. За тоонууд хэлэндээ. Тийм, тоонууд хэлээ. Одоо нөгөө гаднаас нарахлаар ингээд нэг манай одоо түрүүн чиж бас хэллээ шүү дээ нөгөө ардчилсан сонгуул яваад байна шүү дээ тий. Олон намууд өрсөлдөж байна. Би даагч өрсөлдөж болж байна тий. Хүн болгон саналаараа өрсөлдөж болж байна. Нээлттэй бүх юм нээлт. Яг ингээ ороод үзэхлээр мөнгөний босго нь айгүй өндөр. Одоо жишээлбэл би нэг тойрог дээр
нийслэлийн төлөөлөгч болох гэж 600 сая төгрөг зарах хэрэгтэй. Хуулиар тогтоосон, төрөөс тогтоосон максимум хэмжээ 600 сая. Тэгээ одоо 600 сая төгрөг зараад те нийслэлийн төлөөлөгч болно. Нэг 5 хороо төлөөлөөд нийслэл төлөөлөгч болно гэдэг чи одоо юу гэсэн үг. Тэгэхээр айгүй өндөр зардалтай нэг нь. За хоёр дахь нь юу болдог вэ гэхээр яг ингээд дотор нь явахлаар энэ манай намынхан бол намчид бас сайн мэдж байгаа. А жирийн иргэд мэддэг байх. Энэ хэсгийн ахлагч гэж нэг юм байна. Энийг дурдахгүй бол заавал болохгүй. Тэгээ юу вэ гэхээр уул манай үндсэн хуулийн дээр Улаанбаатар хот чинь дүүрэг хорооноос бүрдэж байгаа. Тэнгүүд одоо хэсгийн ахлагч гэж нэг хүн бий болгоод тэднэр нь одоо ингээд намын харьяалаар ажиллаад байна гэж харж байна. Би ч одоо Баянзүрхийн нэг тойрог дээр дэвсэн. Баянзүрх дүүрэг нийт 556 хэсгийн ахлагч нэг жил. Жилийн дотор 556 хэсгийн ахлагчийн төсөв баталсан. 550 одоо ажиллаж байгаа байлгүй. Би нарийн тоог нь мэдэхгүй. Тэгээд нэг хэсгийн ахлагч нь сая төгрөгийн зээлэнд. Тэгэхээр яаж ийм вөхлөөр сарын 500 сая төгрөг буюу жилийн 6 тэрбум төгрөг. Зөвхөн нэг дүүрэг дээр. Нэг дүүрэг зарцуулж байгаа. За тэр хэсгийн ахлагч гэдэг хүн чи яагаад энэ вөхлөөр ерөөсө намын ажил хийдэг. Монгол ардын намын ажил. Энэ хүн бол одоо ингээд 4 жил ингээд төсөөс цалин аваад тэгээ энэ сонгуулиар айгүй голлох хүрэхт оролцож байна. Тэр хэсгийн ахлагчийн үндсэн үүрэг юу вэ гэхээр төрийн үйлчлэгийг иргэдэд ойртуулах үндсэн үүрэгтэй. Тэгвэл тэр нь төрийн албаагч биш. Намын гишүүн байж болдог учраас одоо ялсан дүүрэг болгон өөр өөрсдийнхөө намын хүмүүсийг авдаг. Тэгэхээр энэ хэсгийн ахлагч одоо тэр тухайн хорооныхоо байршил хин сонгогчдоо бүгдийг мэдчихэ. Хин хаана амьдардаг, ямар орлоготой амжиргааны хүүсвэр нь хин энэ яг саналаа өгөх үгүй, энэ аль намыг дэмждэг үү, ан ман хүн бусад нам бүгднгөр мэдчихдэг. Тэгэхээр энэ бүтцийг одоо бид нар задлахгүй бол одоо шудраг сонгуул, ардчилсан сонгуул явуулах ямар ч болцсон байхгүй. Одоо чи төсөөлтөө чи ингээд нийслэлийн сонгуул өдөрж яхад бид нэр тойрог дээр дэвшиж яхад бид нэр ингээд өөрийнхөө гишүүдтэй очдөг. Манай намынхан чи чавс сэтгэлээрээ те. Тэгтэл нөгөө талд нь ингээд төрийн бүтц ажиллаж байна. Нэг намын л. Тэгэхээр одоо энэ хэсгийн ахлагчдын одоо энэ тоог цаашдаа юу нь яг яах ёстой одоо би бас нарийн гаргалгаа шийдлийг мэдэхгүй бүр байхгүй болох юм уу? Эсвэл төрийн албан агч болох юм уу те? Нэг намд үйлчлэх хэрэггүй болмоор байхгүй. Тэгэхээр Баянзүрх дүүрэг 500, Сонгон хайрхан дүүрэг 400 ингээд нийт 9 дүүргийн хэмжээнд бараг 2000 гаруй хэсгийн ахлагч. 2000 гаруй хэсгийн ахлагч сард 1 сая төгрөгийн цалин авах. Тэгэхээр сард 2 тэрбум төгрөг. Тэгээд жилд 24 тэрбум төгрөг. 4 жилд 100 гаруй тэрбум. 100 гаруй тэрбум. Энэ мөнгө бол ерөөсөө одоо ингээд цэвэр хэсгийн ахлагчдын цалинд явж байгаа. Тэгээд эдгээр ерөөсөө сонгуульд айгүй том нөлөөлөх хүчин зүйл болж байна. Одоо Улаанбаатар хотод яагаад ялагдав? Одоо бид нэр яг энэ ийшээгээ нарийн деталь руу н орохгүй бол бид нар бас энэ манай намын чинь дутагдал тэр гэл дээгүүр сэвэдэдэг те мөнгө тараагаад энэ тэгээд ингээд сэвэдэдэг ямар шийдэл байхгүй жилээс жилд ярьдаг тэгээ өмнөх сонгуулийнхаа хуулиар ордог. Одоо сая ерөөсөө энэ сонгуулийн үйлч 20 онд яг энэгээр явсан одоо 24 онд яг энэгээр явуулж байна шүү. Конрад Аденерийн сангийнхны сүүлийн 20 гаруй жил ардчилсан намд өгсөн юм зөвлөгөөний том хавц байна. Та нар одоо над ардчлалаа багж хэрэгсэл болгож сураач. Энэ гүнгэр вантай бурхан шиг ингээ ерөнхийд нь л залаал. Эрхчлөө. Хүний эрх. Санжаа сүнгийн зориг. Хүүе 30 хэдэн жил болчиход байна. На хэсгийн ахлагч үүр хороон дээр сонгуульд яаж шудраг явуулах юм? Ардчилсан ном ялах тухай биш. Ялагдах тухайч биш. Энэ сонгуул яаж шудраг явах юм бэ гэдэг. За тэгээд тэндээс одоо ямар дүгнэлттэй болчих вэ гэхээр яг хоёр юм дээр одоо яг би хандлагатай санал өгд. Эхнийх нь сонгуул зарцуулж байгаа мөнгө. Хөөш сонгуул тэр их мөнгө зарцуулаад хүн яах гэж хурлын гишүүн болж нийслэлийн хурлын төлөөлөгч болох уу? Буцаагаа шархаан өгөх гэж үздэг. Үндсэн хуулинд хэсгийн ахлагч гэж байхгүй. Үндсэн хуулинд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр чинь нийслэл дүүрэг, аймаг, сум, баг. Тэгсэн чинь дүүрэг дотор Монгол ардын нам юу хийсэн бэ гэхээр хэсгийн ахлагч гэдэг юм ийз. Хорон дотор. За тэр хэсгийн ахлагч юу гэдэг бол юм бэ? Төрийн халамжуулан үйлчилгээг сонгуулийнхын саналыг авч зөрүүлэн зардаг. Хүнсний толгойн танаа гэрт өгнө. Гандалгаа. За чи Монгол ардын нам саналаа өгөөрэй. Би өөр нам саналаа өгнө. Бодвол өгөхгүй тийм байхгүй. Одоо ядуу гуйлах чинь чигээр амьдарч байна. Тэ? Муу чи одоо энэ амьдралд практик хандаж сур гэдэг ингээд.
За тэгээд Монгол Ардын намын улаан баталгаа аваад бэхжүүлээл ерөөсөө Монгол Ардын намын яруу алдартай нэг багтан дуулж явах юм бол аамаа. Энэ 2000 нийслэлд байгаа хүн чинь ерөөсөө ялгуурлан гадуурхалд шудраг бус байдлыг гудамд хийдэг хүмүүс. Яг үнэнгээс. Тэгээд Монгол Ардын намын улаан баталгааг халамжийн мөнгөөр группт оруулнаа чамайг. За одоо бүрэл будаа хүнсний мөнгө авнаа. За одоо халамжийн мөнгө авнаа. 3 сая гаруй хүний сая 700 сая 800 мянган хүн ямар нэгэн байдлаар халамж авч байна. Эн чинь хэсгийн ахлагчийн гараар ороод тэдэртийн ингээ сонгуулийн хайрцгуудыг ингээ баллот гэдэг юм. Бүр хайрцгаж авдаг. Тэгээд тэгэж авдаг нэг ийм хэсэг бүлэг дээр сонгуулийн бус үед 4 жил. 4 жил юм шүү. Тэгээд тэр хүмүүс чинь 2000 хүнтэй айрамтай. Тэгээ 2000 хүнтэй 1 сая төгрөгийн салиавад урамшуул авч байгаа биш. Цаана нь улсын төсөв дээр халамжийн мөнгөд мөнгө тавьчихсан. 35 их 80 эдийн төсөв батлаа. Тэгээд тэрэн дотор за өмнөх бүр 20 эдийн их 80 дотор олон нийтийн зардлыг 7 их 80 төгрөг тавьчихсан. Гэтэл нийт төрийн албан цалингийн зардал 6 их 80 шүү дээ. Тэр 7 их 80 төгрөг. Тэгээ халамжинд тавьж байгаа мөнгө нөө сангийн мөнгүүдийг чинь тэрүүгээр ингээд жижиглэж байгаа сонгуульд гаргаад ийм хүмүүс байгаа учраас одоо тэгээ яах вэ одоо? Гэхдээ одоо энийг үндсэн хуулийн биш бүтэц байгаад шүү дээ. Тийм учраас энэ бүтцийг бүгдээр ингээд байхгүй болох хэрэгтэй. Одоо сонгуульд за дахиад нэг юм асууя. Шадар туслах ухуулагч гэдэг. За одоо яг цалингийн тавьсан хүн тоонуудаа хэлдэг. Тий. Хэдэн шадар туслах ухуулагчтай? Одоо 200 сонгогч дотомд нэг ухуулагчид одоо жишээлбэл манай тойрог дээр 90,000 сонгогчтой 90,000 сонгогч гэдэг болохоор 450 ухуулагч авч байгаа. Нэг нэр дэвш 400 дангаар. Одоо буруу санааг авахад тийм 450. Тэгээ 450-ыг 330 хөдөлмөрийн өсний доод хэмжээний талаар. Тэгэхээр 330 мянга. За 330 мянга. За тэгэхээр нэг 140 50 сая төгрөг зарцуулахаар байгаа байхгүй ухуулагч нарт. Гэхдээ бид нар яг нөгөө тийм их мөнгөгүй шүү дээ манай юм чи. Тийм учраас одоо тодорхой хэмжээний ухуулагч цөөн тооны ухуулагч авч ажилласан. Тэгэхээр энэ ухуулагч яагаад вэ гэхээр одоо дээр үед бол одоо энэ ухуулагч чинь ямар өргөтэй байсан гэхээр сонин материал тараадаг те. Дахиад нөгөө айлын гэрээр ороод ухуулагч сурчлагаа хийдэг. Одоо энэ сүүлийн 21 400-д одоо тийм ухуулагчийн хэрэг барах шаардлагагүй. Яагаад вэ гэхээр одоо сонин материалыг чинь одоо нэгдсэн журмаар те шудан муудангаар ингээд тараачвал сонгуулийн зардал айгүй багасна. Нэг. За хоёрт нь одоо чамаг аль хаалгаж чинь тогшоод мөрийн хөтөлбөр уншаад яаж ухуулах юм? Одоо сүүлийн үед энэ ялангуяа байшин ороолын айлууд чинь хаалгын тогшглоор ингэж онгоолгож. Завсрах хэн бэ гэж те хэн бэ гэж сайн байна уу? Сонгуулийнх нь зарим шууд хаалгаа. Тэгээ яадаг вэ гэхээр энэ материалуудыг чинь ингээ айлын хаалганд тавьчулдаг те орцонд нь хайдаг, гэрийнхэн доор хайдаг ийм байдалд болчихдог байхгүй. Тэгэхээр ухуулах гэдэг тийм байхгүй болсон. Энэ ухуулагч нэрийн цаана одоо нөгөө ярьдэн шүү дээ намынхан чи сүлжээ өгсөрнө гэдэг. Тий. Энэ ухуулагч нэрийн чинь цаана тэр сүлжээч явж байгаа байхгүй. Нэг хүн тэдэн хүн авч ир. 10 20 хүний регистр ол 5 хүний регистр ол те. Тэгэхээр энэ ухуулагчийг юусоо бүгдийг нь байхгүй болгосон. Одоо зөвхөн сайн дурын ажилд аваад волонтер. Тий. Сайн дурын ажилд аваад тэрийг заастаа материал л тараалах. Өөр хүн амьд ухуулж чадахгүй. За энэ тэгэхээр энэ нийт сонгуулийн чинь зардлын ухуулагчийг аваа хийчихлээ. Айгүй том зардлыг аваа хийчих. одоо энэ сонгуулийн ухуулагч болон шадар туслах гээд байгаа хүмүүс одоо миний харж байгаа Монгол улсын тусгаар тогтнолд халдаж байгаа хамгийн том гэмт хэрэгтнүүд болж байна. Шудраг бус сонгуулийг хийж байгаа. Намын даалгавар. За дахиад ирэх хэрэгч намайг яриа. Яагаад энэ шадар туслах ухуулагчийг ийм олон тоогоор эн чинь хүн харахад тэгж шít 200 хүн тутамд ганцхан ухуулах юм гэдэг. Гэтэл үгүй. За танаа дээр 300 ухуулагч гэдэг штэ. Баян зүрх дүүргийн 3 хуваасын наататлын хэсэг дээр 300 ухуулагч. За тэгэнгүүт дахиад яд вөхөр Монгол улсад улс төрийн бүртгэлтэй 30-аад нам байна. Тэр 30-аад нам чинь хаана явдаг гэж ардчилсан намаас бусд нь бүгдээрээ нэг юм намын дарга нэртэй хүний цүнхэн дотор нэг нам байлтай болж байгаа. Тэ энэ нэг нам. За одоо нэрийг л. Тэр хүн чи яадаг вэ гэхээр шадар туслагч болон хуулагч байгааг Монгол ардын намд очиж зардаг. За зараад яадаг вэ гэхээр хитэн дээр бумаар мөнгө авдаг карманда. За тэгэл телевизээр гараад Монгол ардын намаа шүүмжилж өгнө. Шудраг бус 2 нам зам галоост ан ман адилхан гэж ярьж байгаа бүх хүмүүс шадар туслах хуулагч байгааг зарчдаг. Зарангуут нь Монгол ардын нам тэрэн дээр нь хууль ёсны мөнгө тараалт хийж байгаа. За тэгвэл хууль ёсны мөнгө тараалт хийхдээ амар ивгүй. 300 мянган төгрөгийн цалин 500 мянган төгрөгийн цалин байх юм бол тэр чигээр нь төлөхгүй. Сэлгэж авчиж л удаад байна. 100 мянга дээр нэг хүн. 100 мянга дээр нь хоёр дахь хүн, гурав дахь. Ингээд нэг ухуулагчийн
танаа 300 дээр дахиад нэмэх нь нэг намын дахиад 300. Өөр намын 300. Дараагийн А, Б, С намын. За ингээд сонгогчийнхоо бараг 40 орчим хувийг бүгдээр ингээд багцлаад нөгөө улсаас өгөх ёстой цалин гэдэг шиг хуулиар баталгаажсан цалингаа бүгдээр ингээд сайхан тавьчихна. За тэр мөнгө нь дахиад сайхан төрөөс гарсан улаан мөнгө ингээд тавьчих. За ингээд энэ сонгогч өгсөн аль биесээр цалин авсан хүмүүс ирхэн штэ. Дахиад тал хувийн сая нийслэлээр саналаа өгөөгүй Монгол Ардын намд. Нийт сонгогчдын 18% авсан ба штэ. 40% багцлаад мөнгө тараацсан надуулч. Тэгсэн чинь дахиад тал хувь нь мөнгийг авчид өгөөгүй. За процесс юу гэж хурж ийм гэхээр шадар туслах ухуулагч гэдэг хүмүүс чи ерөөсөө тэр нэг хэсэг хүмүүс. А яг үнэхээр чин үнэнчээр тухайн үзэл санааны төлөө намын төлөө явдаг хүн байх юм бол сайн дураараа тэр улс төрчийг дэмжиж мөнгөгүйгээр тийм. За би одоо ингээд сайн дураараа таныг ухуулнаа. Би ах トゥ 10 хүнтэй тэдэртээ таныг ухуулж ярих юм бол тэр бол хэрэгчлээ сонголт. Одоо бол ийм цалинтай ажил юм байна. За энэ бол одоо хэсгийн ахлагч шадар туслах ухуулагч гурыг штэ. Хууль баталж байхгүй болох хэрэгтэй. Одоо яг нэгэн дээр чинь бүр санал нийлж байна. Яг гэвэл одоо жишээлбэл манай тойрог дээр олон намууд дэвшиж байгаа. Зарим нэр дэвшигчд нь одоо би бүр мөрийн хөтөлбөрийн би ч бас өрсөлдөж байгаа улсуудаа харна шүү дээ. Мөрийн хөтөлбөрийн чараагүй те нэрийн хувцсыг чараагүй. Тэр баг тэр тойрогоор ирэлдэг. Манайх өөрөө Баян зүрхт амьдарч шүү дээ. Тэр намын материалч орж ирээгүй. Тэгэхээр зорилго нь одоо тэр хүн дэвшээд шүү дээ. Мөрийн хөтөлбөргүй. Самбаргүй. Өөрөө нэг ч харагдахгүй. Тэр яах гэдэг шүү дээ. Тэгэхээр цаана зорилготой одоо чиний ярьдаг зорилго нь шүү дээ. Тий. За дахиад одоо ингээд ярьдаг талаар ярьж шүү дээ. Одоо тэгэхээр сонгуулийн дүнг дараа нь одоо ярихлаар ингээд хэдүүлээ хуулагчаас өөр сэдвлээ орчих гээд байна. Тэгэхээр дараа нь ер нь хоёлаа дахиад нэг хийж ягаад дахиад нэг сэдв ярина заяа. Ардын намынх яаж хүмүүс багцалдаг вэ? Яг тоотой сонгуулийн дүн дээр хорон дээр яг бүх тоонуудыг гаргаж Монгол Ардын намын багц сонгуулийн. Тэрийг хоёлаа ерөөсөө дараа нь тусад нь ярмаа. Тэгэхгүй бол одоо бүр халиад явлаа шүү дээ. За ингээд ухуулагч байгаа сэдв. За дараах нь хоёлоо бараг ярьчлаа ш тарах материал сонир сэтгүүлгээд. Тий. Тэр чинь ерөөсөө миний санаа чи ерөөсөө тэр аахгүй. Сая их хурлаар бид нар чинь самбаргүй байлаа шүү дээ. Нөгөө тогтцооны газар нэр дэвшигч нь очиж палкадаа хэвлүүлээд танилцуулга тавиад сонгогч тэндээс харчдаг. Орон нутгийн сонгуулийн хуулийн чинь гар хөрөөгөө хуучнаар явсан учраас яасан гэхээр нөгөө модоо самбар самбар. Тэгээ тэр самбар дээр чи анус хэвлэнтэй. Нөгөө самбарыг чи хэлгэн зарим нь төмрөөр хэлгэн модоор хэлгэн бөөн зардал. Сонгуулийн 14 хоног хэлгэн 15 дахь хоног дээр нь хайч. Ингээхлээр чи айгүй өндөр зардал гаргаад байгаа хөөх. Тэгэхээр энэ зардлыг боловлох хэрэгтэй. Тэр самбар дараа нь одоо нөгөө энэ сэтгүүл. Одоо миний санаагаар бол одоо гадныхан ч гэсэндээ бас тэгдэж штэ. Одоо хуулагч бариад айлын алга төгшөөд одоо энэ 21 400 шүү дээ тийм үү. Тэгэхээр тэрийг ингээд нэгдсэн журмаар сонгуулийн юм хийх хэрэгтэй байхгүй. Нэр дэвшигчдийн материалуудыг аваад нэг компанид өгөөд Монгол шуудан гэдэг компанид өгөөд тэр шуудан гэдэг компани бүх айлууд дээр тараа. Сонь тараад шил тараач. Нэгдсэн нэг удаа. Ингээл болоо. Тэгэхээр чин тэр ухуулагч аваад хүн материал тараалгаа те. Тэгээд самбар мамбар хийгээд ингэж явахгүй учраас энэ зардал чинь сонгуулийн чинь зардал маш бага бол. Тэгэхээр сонгуулийн зардлыг нь бага болгож яах гэдэг. Одоо чи биднэр дэвшихээс гадна бусдын боловсролтой бусдын дэвшгэлтэй. Бусданд ингээд эрхийн өгөлт нээлттэй болголт. Гадна талтаа л ингээд арчсан сонгуул те. Нээлттэй эрхэн нээлттэйгээл ороод ирэнгүүт нь ингээд хэллээ шүү дээ. Эсхий ахлагч айгуу том бүтцтэй механизм ажиллаж нөгөө тал чинь дахиад орохлоор ингээд айгүй өндөр зардалтай. Зөвхөн хуулиар зөвшөөрөгч юм 700 сая шүү дээ. Тэгэхээр чи хинт яаж дэвших юм бэ? Ямар болцоо? Тэгэхээр энэ өөрчлөлтүүдийг л хийж иж энэ зардал чинь буу те. Бүр одоо бүр ингээд цадгаа алдсны хэдий юм байгаа. Тэр нь энэ сонгуулийн зардалтай хамаатай. За нийслэлийн сонгуульд ерөнхий менежер одоо айл болгоны тоогоор сони хэвлэнэ гинэ. За 470 орчим мянган өрхөөр одоо ингээд сонин дараах юм байна. За нэг сонингийн хамгийн хямдхан наран бодъё. 2000 төгрөг. За ингээ 2000 төгрөгөөр нарилж штэ. Тэгээ очиж хэвлийн газартаа гэрээ хийх гэж очоор. Тэгээд өрхийн хотоонд үрчгэр 940 сая 1 тэрбум. 1 тэрбум зөвхөн сонин. Зөвхөн сонин. За нэмхэн штэ. Зузаан өргөн ийм гурил илтгэд багтдаг том сонин гэвэл за тэгээ бүх нүүр нь өнгөтгөх үлдээ дуус. Тэгээд дуус. За тэгээ нэмэх нь 100000-аар сэтгүүлэх юм бол тэр чинь дахиад 10 тэрбум. 20 тэрбум. За ингээд телевиз зүйтэй очиод
телевизүүтэ чи гэрээ байгуулна шүү дээ. Тэр үн бол бүр дийлдэхгүй. Доод тал нь 500 саяас 1 тэрбум. За ингээд гүйтээ одоо сүулдэ гайхаж байгаа. Үгүй ингэж их зардлуудыг босгохын тулд хоёрхан арга байна. Нэг бол энэ Улаанбаатарын газруудыг сонгуультаа зориулаад түрүүлээ зарах хэрэгтэй байна. За ялах юм бол энэ газруудыг ерөөсөө өөрчлөж өгнө гэд компаниудаас мөнгө аваад тэрийг хэвлэх юм байна. Энэ бол нэг арга байна. Одоо ерөөсөө ямар нэгэн олигарх нөхрөл гар хөл болох нь шүү дээ намаараа. Нэг бол тэгж харах юм байна. За нөгөө бол юу гэхээр материалууд орох. Энэ ерөөсөө хоёр арга. Тэгээд бид чинь бүхэл бүтэн нийслэлийн арц нам ганцхан сонинтой сонгуульд ордоо шүү дээ. Нэгхэн сонинтой нөгөөтгөрөө. Тэгээд нөгөө нэг тоон багтай өрх юм чинь. Тэгээд нөгөө нэр дэвшигчний маань ингээд нэг юм юутай. Тэгээ байсан манай тэр Монгол Ардын намын өнгөцтгөл метротой. Элард хийтэй. Бүр дүүжин тээвэртэй. Тэгээ дахиад ийм комик зурагтай. Пүү. За тэгээд нөгөө ажил хийж байгаа алсыг харсан одоо лаглаг дарга нарын зурагтай. Сэтгүүлүүд тооноор. Тэр бол хэдэн 10, 20, 30, 40 тэрбум ямар ч эрүүл хүн шүү. Хувьяасаа үр хүүхдийнхээ хоолны мөнгөөр тэгд сонингийн зардал хийхгүй. Энд 40 хэдэн күгэлдэл гарсан байна. Зүгээр ингээ гарцсан. Эдгэрт ямар ч эрх мэдэл байхгүй. Яг бол дараагийн 4 жилийн улсын төсвийг бүх сонгуулийн зардалтай ч хамт худалдаж авч байгаа тарааж байгаа мөнгөтэйгээ хамт энд хийгээд 4 жилийн дараах 1 жилийн дараах ашгуудаа бүгдийг тооцоолоод бүх мөнгөө богдуулыг цоолохороо тэднийгээр унах бүгдээр ингэ бэлэн болгоод энд аваачаа тавьчих юмар л явж байгаа. Тийм учраас манай улсын хурлд сонгогдож байгаа улсын хурлын гишүүд мөн дээрээс нэмээд манай нийслэл сонгогдоод 45 төлөөлөгч нар эхнээсээ явцсан жүтгэрийн тойргоор зүгээр л явж байгаа көглөнүүд. За би бол ийм бүгэлдэхүүнд хатуулсан сая. Тихгүйгээр тэр их мөнгийг хүн өөрөөсөө 100 мянган төгрөг гаргахад хэцүү шүү дээ одоо. 100 мянга чинь яг энэ Монголын нийгэмд асар их мөнгө байхгүй гэж байна. Бүтэн банк дүүргэж байгаа мөнгө байхгүй. Гэтэл хэдэн тэр бумаар тэгтээ мөнгөгүй. Тэ гаргаад байгаа юм. Тарааж байгаа сэтгүүлийн чанарчлалд орох нь мэлээд өгнө шүү дээ. Одоо тэгэхээр хоёулаа бас яг нөгөө аудитэд эн чинь нөгөө талангуудаа өгч байна шүү. Нэр дэвшигч болгож юу, нам болгоо гэж байна шүү. Одоо тэрийг бас авч байгаа тарьцуулж олж авах хэрэгтэй. Тэгэх юм бол ямар бага мөнгөөр нэр дэвшсэн нэр дэвшигч байгаа болоо тий. Тэгээ тэрний тараасан материал сэтгүүлтэд үзэхэд тэгэл амар тэгэхэд л гараад байна тий. За тэгвэл өнөөдрийнхөө сэдвээ яачи өндөрлөчи. За тэгээ хоёулаа ер нь дараагийн сэдвтэй болчлаа тий. Дараагийн сэдвтэй болчлоо. Одоо тэгээ хоёулаа нөгөө панг өрөхгүй. Панг өрөхгүйгээр одоо нөгөө шийдэл ярих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо би энэ дээр яг биччихэл байна л да чи санал нийлэх үгүй. Одоо 4 шийдэл хийлээ гэдэг. Ямар шийдэл хийх вэ гэхээр одоо орон нутгийн сонгуул дахиад болдгороо болно 28 онд. Тэгнь. За тэнд яах юм? Хувь тэмцүүлсэн тогтолцоог л оруулах юм. Сонгуулийн харуулах. Тийм пропорционал тогтолцоог оруулах. Сая их хурл шиг. Нэг. За хоёрт нь тэр санал авах өдрийг ажлын өдөр болгох юм. Тэр хоёр чиний хэлдэг 2 дахь нь 3 дахь нь тий 5 дахь л биш. 5 дахь л биш. За гуравт нь одоо энэ хэсгийн ахлагчтай асуудлыг шийдье. Хэсгийн ахлагч шадар туслах ухуулгын асуудлыг бүгдийг шийдэл. Бүр байхгүй болгож шийдье. За тэгээ одоо шийдэл гаргах. Одоо шийдэл гэдэг чинь одоо ерөөсөө хуулийн төсөл өргөн байна шүү дээ. Юун төлөө арчсан нам чинь их хурл 42 гишүүнтэй үлээ тий. Нийслэл дээр ч одоо 5 төлөөлөгчтэй тийм үү. Тэгэхээр одоо хоёулаа болохгүй бол бүгдийг бичиж өгөөд санал болгох гишүүн байвал тий. Гишүүн дээр хуулийн төсөл өргөн бариулах бүрэн боломжтой. За дөрөвт нь яг хоёулаа заа санал тарах материал гэх тий. За тэгэхээр энэ шийдлийг хоёул ерөөсөө хуулийн төсөл хэлбэрт чи хуульч шүү дээ тий. Хуулийн төслийн хэлбэрт оруулаад гишүүдлэг үйл явдаг хөө. Ялангуяа хотоо сонгох гишүүдлэг. За энэ дээр дахиад нэг юм хэлэхэд манай нам одоо өнгөрсөн дараа нь хоёлоос дэлгэнгүй ярьж болно. 16 оноос өмнө буюу Улаанбаатар хотод ялдаг байсан байна манай нам. За 9 онд элбэгдөрж ерөнхийлөгч Улаанбаатар хот нефт ялсан. 13 онд ерөнхийлөгчийн сонгуульд нефт ялсан. 12 онд Батүл Улаанбаатарт ялсан. Дараа нь 17 онд Батлага ерөнхийлөгчтэй бас Улаанбаатарт ялсан. За энэс хойш дандаа Улаанбаатарт ялагдчих. Шалтгаан нь юу? Одоо чамд нэг шалтгаан байгаа. Би юу гэж харсан бэ гэхээр манай намд энэ Улаанбаатар хотын иргэдийн эрх ашигын төлөө дуурдаг, худлаа ярьдаггүй те хэлсэндээ байдаг Улаанбаатарын төлөө дуурдаг хүмүүс л байхгүй гэсэн шүү. Их хурлын сонгуулийн ард дээр нэг тоо гаргасан байна. Зөвхөн Улаанбаатар хотод намд дугуулсан дүнг авчихсан. Тэгэхэд манай нам 21. Хүн нам нийслэлд 17. Дөрвөн бүгдийн доор явж байгаа. Зөвхөн нам дугуулж байгаа шүү дээ. Их хурлын сонгуулийн доо.
Тэгэхээр бид нар энэ байдлаар явах юм бол 28 онд Улаанбаатар хотод ардчилсан нам 3 дахь нам болно. Тэгэхээр яагаад вэ гэхээр сонгогчид Улаанбаатар хотын иргэд чинь одоо ардчилсан намаас лидер хайгаад байна шүү дээ. Одоо энэ ордон дотор сууж байгаа чинь лидер хийж чадчих юм уу? Одоо миний мэдхийн дандаа л орон нутгаас сонгогдсон дарга нар болсон юм шүү. Тэр нэг Улаанбаатарын хотынхон зүрхэнтэй эднийхээ эрх хэшгийг хамгаалж чадах байлцсан. Тэдний төлөө дуурч чадах байлцсан. Одоо сая хамгийн сүүлд харалтаа. Машин унах эрх хэж ерөнхийдөө асаа ичлээ шүү дээ. Тэгээ дуурч байгаа юм байна уу? Байхгүй. Харин тийм. Тэгээ бид нар ойлоо яах юм? Одоо юм хийхгүй юм. Энэ Улаанбаатар очиж 28 онд одоо ингэж байж үлдэгээ дуусла шүү дээ. Одоо бидэнд юу эрэхтэй вэ гэхээр тийм харизмтэй лидер хэрэгтэй шүү дээ. Энэ Улаанбаатарын сонгогчдын саналыг авдаг тийм. Тэдний төлөө амьдарч байгаа газрын хашгийн төлөө зүйлүүдийг хөдөлдөг тийм. Тийм том лидерүүд л одоо манай намд өстой ус агаар мэт хэрэгтэй байна да. Тийм. Ер нь бас Монгол улс ч гэсэн гэж бодож байна. Энэ чинь Улаанбаатар хот чи хүн амын 50%, бизнес эдийн засгийн шийдлийн 80-аас илүү хувь нь гарч байгаа. За мөн дээрээс нэмээд засаг захиргааны гол нэгжүүдийн төвн бүгдээрээ энд байгаа. Тэ? Тэгээд яг хүн болгон нутган сайхан. Гэхдээ бодит хүн бол юм шүү. За нэг 21 аймаг 250-аас 350 одоо тэр бүм эдийн засгтай байлаа гэж бодоход ер нь нийт тэр эдийн засгийн даацынх нь шүү дээ. 70-аас 80% улсаас татаасаар очиж байгаа. Багшийн цалин сум аймагт ажиллаж байгаа. Улаанбаатараас тэр хэсгийн төлөөлөх цагдаа тэгэл тэтгэвэр тэтгэмжгээл бүгд очиж байгаа. Тийм учраас нийслэл Улаанбаатар хотын асуудал шийдэгдэггүй цагт Монголын асуудал шийдэгдэхгүй. Хурж боломжгүй. Тий. Юм бол яг толгооноос. За яг наад дээр ч юм санал нэг. Тэгэхээр энэ асуудлыг бол дахиад тусдан дахиад ярмаар байна. Нөгөө алдагдсан 8 жилийн алдааг засна гэдэг мөрийн хөтөлбөртөө ороод үргэлжлүүлээд алдагдсан 8 жилийн алдааг нь дахиад үргэлжлүүлээ явж байгаа хөөх. Тэгэхээр одоо энийг л зогсоо. Одоо бид нар чинь хамтарчаад хэдэн их найдаар богдуулаа нөхлөн гэж бодож шүү дээ. Энэ утаан дотор барыг өвхлэн шүү дээ. Одоо тархныхаа замыг дуусгаагүй гэж одоо бид нэр өргөшөө богдуулаа нөхлөд явж идэл бид нар энд утаанд өвхлэн шүү дээ. Тэр зорилго нь ухаа. Тэр бол нэг сайхан мөнгө гэдэгт амьдрал баг. Тийм. Тэгэхээр хоёулаа ер нь зүгээр энэ яриа чинь одоо энэ яриа чинь ер нь үргэлжлүүлэл яа тий одоо. Заавал өдөр болго юм яриад ихтэй шүү дээ. 2-7 хоногт нэг сэдвэрээ яриад. Тэгээд гол нь одоо тодорхой асуудалтай шийдэлтэй өөрсдийнхөө шийдлийг санал болгох. За тэгвэл хоёулаа яг энэ орон нутгийн сонгуулийн хуультай хамаатай хувь тэнцвэрсэн тогтолцоо санал авах өдрийг ажлын өдөр болгодог. Хэсгийн ахлагч, шадар туслах, ухуулагч гэдэг энэ чөтгөрийн тойргийг устгах. Чи бол устгах гэдэг би яах вэ мэдэхгүй шүү. Ингээд авчих үндсэн хуулийн бус энэ бүтцүүдийг авчих. За иймэрхүү зорилго тавиад энэ удаагийнхаа подкастыг өндөрдөг. За баярлалаа. За баярлалаа.